Oh my god. 25,000 лав болцсон байна. 25,000 гэдэг чинь 50% биелцэн явж байгаа гэсэн үг. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд YouTube дээр урт влог оруулах гад янзалж гин. Линкээр орж үзээрэй guys. Bio дээр байгаа. Тэгээ буцаа влог руу орцгоё. Өглөө босоод Лүлү айна маань албандаа бэлдээд би бас өнөөдөр нэг илүү цагаар нэг газар арга хэмжээ, цуглаан, хүлээн авалтан дээр ажиллана гэсэн яг юу гэдгийг мэдэхгүй яваад очсон чинь H&M-ийн улс улсаас менежер, дэлгүүрүүдийн дарга нар нэрээд нэлээд том нууцлалтай leadership meeting болж байгаа гэдэг дотор нь ороод бичлэг ерөөсөө хийж болохгүй 9 шидийн нууцлалтай гээд нэг цаасан дээр гар үсэг зуруулаад орсон. 4 цаг хүртэл ажиллаад ажлаа тараад метрогоор явсан. Сүүлийн хэдэн сар ч баг метрогоор явснаас санахгүй. Тэгээ метронд суусан чинь ер нь гоё тухтай гоё мэдрэмж авсан. Ойрж яваг болохоор метрогоор суугаад Лүлү айнатай нэг өөр нэг буудал дээр буулзаад бид хоёр цаашаа үргэлжлүүлээд цуг гэрлөөгөө харьсан. Ер нь ихэвчлэн шөнө оройн цагаар шөнийн ээлжтэй ажилладаг болохоор ингээд хаяада ингээд илүү цагаар өглөө ажиллахаар би бүр ингээд өдөр болоход ингээд нокроод бүр юу ч гоо ядарчтэй. Гэртээ орж ирсэн Лүлү айна надад гоё хоол хийж өгнө. Бөөцөл нэгээд сонгон арилсан жигнэсээ бүр нулимсаа нуугаагүй сад тавьсан. Тэгээд Лүлү айнагийн хоолыг хаарсан чинь Dr. Tan баг зэрэг амсчаад 8 цагаас биш 7 цагаас Thai boxing бэлтгэлтэй байсан. Тийм болохоор хоолноос нь дүнгэж амсчаад буцаж ирж идийгээд Thai boxing бэлтгэл рүүгээ очсон чинь цуг ажилтдаг нэг 2 метртэй Сенегал залуу байдیں۔ Тэрнтэй таараад бид хоёр Thai boxing 1 цаг хийгээд 20 минут sparring хийчээд бас нөгөө нэг Казахстан залуутайгаа таараад Number 1 testosterone. Number 1 Mongolia testosterone. Тэгээ ингэж нэг хүчилж хэлж байгаа юм шиг нэг хэлүүлчээд гэртээ хайрсан. Манай хүн чи ганцхан цаг болно гэчээ цаг 30 минут баг 2 цаг шахуу алга болчлаа. Яасан уддын хоёулаа эрт тарчаад өөдгүй нэ тэргээл нилээн гуншгамж шүү. Галс уруулан дээр нь чоп идэл үнсч авчаал нөгөө нэг айхтар нус нулимстайгаа холтон байж исэн Dr. Tan галс өгч хайчаал Лүлүгээ чирээд бэлтгэлдээ авсан. Манай хүн бас өнөөдөр бэлтгэлдээ явах гэж нилээн гуйлгуулж иж авсан. Бэлтгэл дээр очиод мөрний үндсэн шахалт тэгэнгүүтлээ side delt буюу мөрний хажуутал rear delt буюу мөрний артлыг 3 дасгал хийсэн юм байна. 3 таслаа 4 оролтоор 16 давтамжтайгаар хийгээд энэ өдрийн бэлтгэл ингэж өндөрлөөд гэртээ хараад амарсан да guys. Энэ хүртэл үзсэн баярлалаа. Баян бид хоёрыг дэмжиж гой сэтгэл үлдээж комент бичдэг та бүхэндээ баярлалаа. Тэгээд follow хийгвэл follow гээрэй. Peace out.